За хумхын асаантай хүмүүсийн 8 дугаар сарын төлөвийг харцгаая. 12 орд дундаа нэг ялангуяа санчраар удирдуулдаг, эрхшээгддэг Матар болон хумхын ордын хүмүүс ер нь нэг сэдв дээрээ удаан төвлөрч ямар нэгэн зүйлийг хийхдээ урт хугацаанд төлөвлөж тухайн сэдв дээр удаан төвлөрж ажилладаг төр онцлогтой байдаг байгаа. Санчир гарыг 3 дугаар хавьдад очилсан байгаа нь бол сайн болон муугаар аль аль нь нөлөөлөх боломжтой. Нэг талаасаа 3 дугаар хавьяасын сэдвийг илүү ихээр анхаарч төвлөрч тэрдгэр зүйлд илүү их шамдаж хичээж байгаа тийм үеийг өрнөж байна. Эсвэл нөгөө талаасаа 3 дугаар хавьяасын сэдв нь илүү хязгаарлалттай, хийхэд хэцүү, эсвэл тусгаарлагдсан ч юм уу жоохон хол хөндөй тэдгэр зүйлсээс тэгээ хол хөндөй тусгаарлагдсан байгаа хэрээрээ илүү их хичээх шаардлагатай тийм цаг үе өрнөж байгааг болов уу гэж таамаглаж байна. За жишээлбэл 3 дугаар хавьяасын сэдвүүд нь юугаа өөртөө агуулдаг вэ гэхээр мэдээлэл дамжуулах, ойрын аялал хийх, харилцаа холбоо, найз нөхөд, үе тэнгийн хүмүүс, эсвэл өөрийн ах эгч дүүс гэх мэт ойрын харилцааны үйл хэрэгүүдийг бас өөртөө агуулж байдаг. Сертификат авах, ямар нэгэн шин чадварт суралцах, гих мэт үйл хэрэгүүдийг өөртөө агуулж байдаг. Хумхын асаантай хүмүүс эдгээр сэдвүүдэд илүү их төвлөрч, илүү эсвэл хязгаарлагдж байгаа тэдгээр хийх сэдвүүд нь хийхэд хэцүү үе өрнөж байгаа болов уу гэж таамаглаж байна. Одоо миний жишээн дээр гэх юм бол би хумхын асаантай байхгүй. Тэгээд миний жишээн дээр гэх юм бол миний 3 дугаар хавьяасаар санчир гарыг ирснээс хойш подкаста бичиг хэлбэрээр бичдэг байсан чинь яг YouTube-ийг ажилуулад илүү YouTube-ийг хөгжүүлж хүмүүст мэдээлэл дамжуулах гэж хичээж эхэлсэн. Тэгээд бас хувийн Instagram аккаунтаа яг public байсан. Тэгээ би private болгоод гинэт харилцаа холбоонд баг зэргийн өөрчлөлт гаргаж ирсэн юм шиг санагдаж байгаа. Private болгож харилцаанд илүү жоохон хаалт тавиад өөрийгөө тусгаарлах ч юм уу илүү урд өмнөхөөс илүү хүмүүстэй харилцсан илүү жоохон багассан ч юм уу тиймэрхүү санагдаж байгаа. Зарим миний мэддэх өөр хумхын асаантай хүмүүсийг ажиглахад бол шин чадварт суралцах, нэг сертификат авах шалгалт өгөх гэх мэт үйл хэрэгүүд нь баг зэргийн бүтэлгүй байгаа ч юм уу илүү дахин шалгалт өгж илүү тэр чадварт сайн хичээж суралцах шаардлага гарч байгаа тийм үе өрнөж байгаа. Гэтэ энэ сайнтай бас муутай гэдгийг санаарай. Мэдээж санчир гарыг нь удаашруулдаг ямиг хол хөндөй хэцүү тийм асуудал үүсгдэг боловч эдгээр зүйлсийг сэдвүүдийг даван туулах юм бол танд хэрэгтэй яс маханд нь шингэсэн туршлага болж үлдэх учраас санчир гаригийн уг даалгаварт анхааралтайгаар шамдараа гэж зөвлөж байна. За магадгүй зарим хумхын асаантай хүмүүсний хугацаанд нүүц суух, наас цааш явах гэх мэтлэнгээр хөдөлгөөнтэй тийм үе өрнөж байгаа байж болно. Харин бүр эсрэгээрээ наас цаашаа явах аялал нь жоохон хязгаарлагдах ч юм уу энэ нь санаар ч юм уу гарч ямар нэгэн байдлаар энэ нь 3 дугаар хавьяасын сэдвүүдийг хөндөх болно. Санчир гаригийн даалгаврууд тухайн үедээ хэцүү санагддаг ч гэсэн эргээд харахад бол тэдгээр сэдвүүдийг суралцчихсан байдаг. Илүү бодит үр дүнд хүрчихсэн ямар нэгэн зүйлсийг хийгээ бүтээчихсэн байдаг учраас одоогийн энэ санчир гаригийн хязгаарлалтыг бүр нэг тийм зовлон шаналл гэж хүлээж авалгүйгээр өөрийгөө өсөж хөгжин дэвших боломж мэтэр харуул ерэн зохистой болов гэж зөвлөж байна. Гэхдээ гол нь би яг нарны ордын хумхын ордыг яриаггүй, яг Ascendant орд болох Мандалт ордын хумхын ордыг ярьж байгаа гэдгийг санаарай. Хэрвээ та Ascendant ордоо мэддэггүй бол Birth chart calculator ороод та өөрийн төрсөн цаг минут, төрсөн газрын мэдээлэлээ хийгээд өөрийнхөө Ascendant ордыг олох боломжтой. Ascendant орд гэдэг нь таны төрж явах мөчөд Тэнгэрийн хаяаны зүүн зүгт мандаж байсан ордыг хэлдэг бөгөөд тухайн орд нь дунджаар 1 цагаас 2 цагийн хооронд байнгын өөрчлөгдөж солигдож байдаг учраас та төрсөн цаг минутаа тодорхой мэддэг байх шаардлагатай. Хэрвээ мэдэхгүй бол төрсөн цаг минутаа дор хаяж 1-2 цагийн баримжаатайгаар мэддэг байх шаардлагатай гэдгийг сануулъя. Гэхдээ ChatGPT ашиглах хэрэггүй байх. Учир нь ChatGPT жоохон буруу модель өгөөд байдаг. Тэгэхээр та яг бичлээд өөрөө интернет ороод өөрөө Birth chart calculator-оор өөрийнхөө төрсөн цаг минут бүх мэдээллүүдийг оруулж агаад өөрийнхөө мандалд ордуулах Ascendant ордоо олоорой гэж зөвлөе. Хумхын асаантай хүмүүс юутаач энэ хугацаанд илүү их тэмцэлтэйгээр амьдарч байна. Илүү их сурахын төлөө тэмцэж, илүү их мэдээлэл дамжуулахын төлөө тэмцэж байгаа үе юм байна. За тэгэхээр 8 сарын 1-нд сугар гарыг санчир гарагтай дөрвөлжин аспект үүсгэнэ. Энэ нь 7 сарын 31-ээс 8 сарын 5-ны өдөр хүртэл нөлөөлнө. Энэ хугацаанд 5 тухтай
мөнгөтэй, хоолтой ямар нэгэн байдлаар танд эерэг таатай нөлөөллөөр нөлөөлнө. Энэ үед дуртай зүйлдээ мөнгө зориулах, эсвэл танд орлого орж ирэх, эсвэл хүмүүстэй харилцаж ээлдэг таатай тийм найрсаг хандлагууд эрчимчих гэх мэтээр нөлөөлөх боломжтой. Зарим хувьлах санаатай хүмүүс энэ үед гадаад төрхөөд гоёх, арчлан тордох, нүрээ буудах, эсвэл ямар нэгэн зүйлсийг худалдаж авах гэх мэтлэнгээр хувц өнөр авах юм уу те гэх мэтлэнгээр өөрийгөө тордож хөөрхөн болоход тохиромжтой юм а. За 7 сарын 30-наас 7 сарын 15-ны хооронд энэ хугацаанд ангараг гарагийн нөлөө авч байна санчир гараг нь. Тэгэхээр энэ хугацаанд гэмтэж бэртэх, өвдөх, эсвэл гинтийн байдлаар мэс засал хийлгэх ч юм уу, өвдөх ч юм уу, эмчилгээ хийлгэх ч юм уу те эсвэл бусадтай эв түнжин муудаж муудалцах гих зэргээс ер нь болгоомжлол сэргийлбэл зохистой юм байна. Ангараг гараг нь таныг маш хурдтай, яаруу санд руу эсвэл ууртай болгох нөлөөтэй байж болно. Өөр тохиолдолд ангараг гараг нь таныг илүү завгүй болгож гинтийн асуудлуудыг шийдвэрлэх гэж завгүй байлгаж байнгын хөдөлгөөнтэй болгох болно. За тэгэхээр энэ хугацаанд болгоомжлоорой гэж зөвлөж байна. Энэ хугацаанд болгоомжлоорой гэж зөвлөж байна. 8 сарын 12-нд санчир гарыг Тэнгэрийн ван гар ихтэй сексуал аспект үүсгэх нь энэ хугацаанд 13-наас 1 сарыг энэ 8 сарыг дуустал үргэлжилнэ. Тэнгэрийн ван гарыг гинтийн таамаглаагүй тийм сюрприз барьдаг онцлогтой гарыг юм а. Энэ санаар харах юм бол тийм онцгой гоц санаа танд төрөх, муу тохиолдолд зөрүүдлэх хүсэл төрөх ч юм уу те. Эсвэл гинтийн байдлаар харилцаагаа таслах, эсвэл нүүц суух, ямар нэгэн шийдвэр гаргах гэх мэтлэнгээр энэ нь тогтвортой байдлыг бол харуулахгүй байна. Тогтвортойгийн эсрэг нөлөөллийг авчрах бололтой. Ерөнхийдөө 8 сар болвол ангараг гарагч нөлөөлж гин, Тэнгэрийн ван гарагч нөлөөлж гин, таныг ер нь 50 байхгүй бололтой. 8 сарын эхний 5 хоног, тэгээд 8 сарын сүүлийн хэдэн хоног, 3-4 хоног бас жоохон таатай. Гэтэ ерөнхийдөө бол Киосэнда 8 сарын 26-нд санчир гараг сугар гарагтай гурвалжин аспект үүсгэн энэ 26-аас 29-ний хооронд нөлөөлнө. Энэ хугацаанд амарч тавхлахад тохиромжтой, өөрийгөө гоёход тохиромжтой, хүмүүстэй харилцах, хайр дурлалын асуудлуудыг эрчимжүүлэхэд тохиромжтой таатай эерэг үе болж өнгөрнө. 10 дугаар хавс болох нийгмийн харилцаа ажил мэргэжил карьерийн тухай 8 дугаар сар замрахыг харцгаая. Ангараг гарагийн хөдөлгөөнийг ажиглана. За тэгэхээр 8 сарын 4 болон 7-9-нд ангараг гараг нь санчир гарагийн нөлөөнүүдийг авч байна. Энэ нь бас сарын ихэнх тал хэсгийг 15 хоногийг авч байна. Тэгэхээр энэ хугацаанд бол санчир гарагийн нөлөөнд таны ажил мэргэжил нийгмийн харилцааны хүрээнд хариуцлага их нэмэгдэж төвчээр шаардсан үйл хэрэгүүдийг хийх, шийдвэрлэх асуудлууд их ч юм уу те жоохон ажил нь удаашралтай хоошлоод эсвэл ажил нь дуусахгүй сунжраа тэрнээс үүдэж маш ихээр чармаах шаардлагатай үе байж болно. Эсвэргээрээ нөгөө талаасаа зарим хүмүүс бол энэ үед ажлаасаа холдоод тусгаарлагдаад хязгаарлагдаад ажлаа болох ч юм уу эсвэл амралтаа авах ч юм уу те гэх мэтлэнгээр ажил нь зогсонх байдалд орох. Тийм байдлаар нөлөөлж байна. За 8 сарын 10-нд ангараг гараг 70 ван гарагтай аспект үүсгэн энэ 1-ээс 12-ны хооронд үргэлжилнэ. Тэгэхээр энэ хугацаанд ажлын газарт алдаа гарах, ямар нэгэн мэдээллийн алдаа гарах, эсвэл ажилдаа ус алдах ч юм уу те ямар нэгэн байдлаар эд зүйл эвдрэх асуудал үүсэх тиймэрхүү байдлаар харагдаж байна. Өөр тохиолдолд сахилах бат суулрах гэх мэтээр орчуулж болно. Арх тамхи ямттан ихээр хэрэглэх эсвэл ажлын газрын хүмүүстэйгээ гарч гарах нэг юм уух гэх мэтлэнгээр ямар нэгэн байдлаар жоохон манамдсан уур амьсгал бүрдэж байна. Энэ хугацаанд ажлын газарт алдаа гарахаас сэргийлээрэй. Нэг ялангуяа энэ үеийн яг бууд гараг ухрах хөдөлгөөнд орсон байсан үе ингээд дуусж байгаа үе учраас жоохон драматик өнгөрч магадгүй үйл ойлголцол үүсэх эсвэл мэдээлэлд алдаа гарахаас нэлээд анхаарах шаардлагатай үе юм а. Меркури арикс дуусч шүү те. Өнгөрсөн 3-7 хоногийн хугацаанд өөрчлөгдсөн үйл хэрэгүүд те тэдгээр зүйлс нь ингээд жин там болоод дуусж байгаа үе юм а. 8 сарын 15 болон 18-ны өдрүүдэд бууд гараг ангараг гарагтай сексуал аспект үүсгэн энэ 8-аас 25-ны хооронд нөлөөлнө. Энэ хугацаанд танд хийх ажлууд их байж болно. Наас цаашаа явах хүмүүстэй уулзах, харилцах, уцаар арих шаардлага гарах, мэйл бичих хэрэг гарах ч юм уу те эсвэл ямар нэгэн шин чадварт суралцах, судалгаа хийж
толгоо ажиллах хэрэгтэй үйл хэрэгүүд ирчимжнэ. Өөр тохиолдолд хүмүүстэй уулзаж наас цаашаа явж ойрын аялалд гарах гэх мэтээр нөлөөлнө. Энэ үед нь завгүй энергийг илтгэж байна. Завгүй хөдөлгөөнтэй энергийг илтгэж байна. За 7 дугаар хаваас болох хамтын харилцаа, хосын харилцаа, мөнгө бүх төрлийн нэг харилцааг гих мэтчлэн үйл хэрэгүүдийг 8 дугаар сард ямар байхыг харцгаая. 8 сарын 1-нд буудгарыг нартаа уулзна. 8 сарын 11-нд буудгарыг ухрах хөдөлгөөндөөс буудгарыг хэвийн хөдөлгөөнд шилжнэ. Өнгөрсөн 3-7 хоногийн туршид таны 7 дугаар хавс болох хамтын харилцааны асуудлууд дээр буудгарыг өөрчлөлтийг авчирж ирсэн байгаа. Өнгөрсөн 3-7 хоногийн хугацаанд хийх гэж хичээсэн өөрчлөлт гарч эхэлсэн ямар нэгэн гэрээ хэлэлцээр хүн хоорондын харилцааны үйл хэрэгүүдэд жин там болох үе гэж ойлгож байна. Энэ үед чухал мэдээлэл сонсох, чухал аялалд гарах, эсвэл яг гэрээ хэлэлцээр хийх үе бас байж магадгүй. Гэхдээ Mercury retrograde дуусны дараа aftershade буюу цаашдын 14 хоног бас нөлөө нь сүүдэр хэсэг нь байж байгаа учраас яг жин танд дуусна гэж бас бодлого. Дахиад 14 хоног ажиглах цаг гарах болов гэж хамгаалж байна. За 8 сарын 15 бол 18-ны өдөр буудгарыг ангараг гарагтай sexual aspect үүсгэн 8-наас 25-ны өдрүүдэд бүх төрлийн нэг харилцаанд 8-наас 25-ны өдрүүдэд болол үл ойлголцоход амархан, зүрхэд амархан учраас сэргийлж боломжтой байхыг зөвлөж байна. За 8 сарын 24-нд нар Тэнгэрийн ван гарагтай дөрвөлжин аспект үүсгэнэ. 23-наас 26-ны өдрүүдэд нөлөөлнө. За энэ үе бол Mercury retrograde-ийн aftershade дуусаж байгаа үе юм байна. Тэгэхээр харилцаа холбооны асуудлууд төр гинтийн байдлаар салах, гэрээ хэлцээрээ цуцлах ч юм уу гихмчлэнгээр маш таамаглаагүй хэрэгүүд тохиож байна. Энэ үед хэрвээ чухал харилцаа авчулдаг шаардлагатай харилцаагаа бол нэлээд болгоомжтой байвал зохистой бараг үйл загвар ярилцаагийн тохиромжтой болов уу гэж бодож байна. Хэрвээ салын ирж бодож төлөвлөж исэн бол шулуухан харилцаагаа таслахад тохиромжтой цаг үе болох боломжтой. 23-наас 26-ны өдрүүдэд. За 4 дугаар хаваас олох гэр бүл оршин суудаг газар өөрийн хувийн бизнес, YouTube хаяг эсвэл ямар нэгэн байдлаар таны хөтэлдэг влог, эрхэлдэг дэлгүүр ч юм уу онлайн дэлгүүр ч юм уу юу ч хийж олно. Эдгээр сэдвүүдийг 4 дугаар хаваасаас харах боломжтой. За 4 дугаар хаваас 8 дугаар сарын турш ямар байхыг харцгаая. За 8 сарын 1 болон 2-нд сугар гарыг санчир болон далайгаан гарагтай дөрвөлжин аспект үүсгэнэ. 8 сарын эхний 5 хоногт бол гэр бүлийн сэдвийн хүрээнд оршин суудаг сэдвийн хүрээнд жоохон хүн хэцүү, жоохон тухгүй болж өнгөрнө. Магадгүй уг шалтгаан нь эцэг эхтэйгээ ам мөрөх, гэр бүлтэйгээ үйл ойлголцох, эсвэл гэр бүлийн гишүүнд хүн хэцүү асуудал тулгарч тэднийг асран тордох шаардлага гарч хариуцах шаардлага гарах ч юм уу гих мэтлэнгээр нөлөөлж болно. Далайгаан гарагийн нөлөө нь им тан хэрэглэх ч юм уу. Гэр бүлийн гишүүн нь им тан хэрэглэх, хэмчилгээ хэрэглэх эсвэл мас уруулах, бодис хэрэглэх, арх там хэрэглэх гих мэтлэнгээр бас нөлөөлж болдог учраас ерөнхийдөө энэ үе жоохон асуудалтай үе харагдаж байна. Сайхан үе биш. 8 сарын 12-нд сугар гараг Jupiter буюу Бархасад гарагтай уулзнаа. 8-наас 16-ны өдрүүдэд бол гэрээ таатай уур амьсгалд авамгаална. Ямар нэгэн үйл хөдлөх үүрэгтэй холбоотой гэрээ хэлцээр хийх гэж байсан бол энэ нь бүтэх эсвэл гэр бүлтэйгээ харилцаа сайжран хамтдаа тэмдэглэлт үйл хэрийг тохиож байгаа бол тэмдэглэх ч юм уу гихмишлэнгээр гэр бүл оршин суудаг газарт таатай, тухтай, өргөжин тэлсэн гихмишлэнгээр таатай, эрэг, сайн нөлөөлнө. Эсвэл нэг өрөө байранд амьдардаг байсан бол лагер дээр очиод том байшинд амьдрах ч юм уу гих мэтлэнгээр оршин суудаг газарт эрэг таатай тэлэлтэр нөлөөлнө. 4 дугаар хавсын сэдвийн хүрээнд бол 8-наас 16-ны хооронд эрэг таатай бусдууд бол онцгой юм байна. Учир нь 8 сарын 26-нд 28-нд сугар гараг, санчир гараг болон дэлхийн ван гарагийн нөлөөнүүдийг авч байна. Тэгэхээр 26-наас 29-ний хооронд бол гэр бүлийн асуудлуудад нэлээд асуудалтай байна. Гэр бүлийн хүн өвдөж тэднийг асрах шаардлага гарч байна. Гэр бүлтэй ингэж өөрөө хариуцлага үүрсэн хэм тийм нөхцөл байдал үүсэж байна. Эсвэл өөр тохиолдолд оршин суудаг газар эсвэл таны эрхэлдэг бизнес тийм гинтийн системийн өөрчлөлт гараад дарамт мэдрээд тэрэндээ өөрөө стресстэй дамир зовж ийн гэх жишээний ч юм уу ямар нэгэн байдлаар Плутогийн нөлөө нь хүнийг дарамтлагдаг нөлөөтэй байдаг. Тэгэхээр за нэг иймэрхүү байна. Тэгэхээр боломжтой гараа гэж хүсье. 8 сарын төгсгөл үе бол Mercury retrograde-ийн aftershade яг дуусч байгаа үе учраас нэлээд драматик харагдаж байна да. Зарим тохиолдолд 8 сарын 28-ны Venus Pluto-гийн уулзалт нь ямар нэг юмыг дуусгах гэдэг.
дуусгаад төгсөгдөд гэр бүл оршин суудаг сэдвийн хүрээнд. За 2 дугаар хаваасын сэдвийн хүрээнд амжиргааны зардал мөнгө санхүүг харцгаая. За энэ сард бол 2 дугаар хаваасын сэдв тийм амар олон юм бол байхгүй ганц юм байна. 8 сарын 12-нд сугар гарыг бүр барах сад гарагтай болсон. Энэ нас сайн мэдээ. Учир нь ойрын хэдэн сар бол үнэхээр хүмхээ санаатай хүмүүс мөнгөгүй амьдралаа. Мөнгөний асуудлууд амар их байсан. Мөн ялангуяа Нортнууд, Саутнуудууд, сарны зангилаанууд бүгдээрээ 2 болон 8 дугаар хаваас дээр ирсэн байгаа учраас өөр зайлны асуудлууд маш ихээр ирчимдсэн байгаа. Дээрээс нь өнгөрсөн 2-3 жилийн хугацаанд 2 дугаар хаваас болох мөнгөний хаваас дээр санчир гарыг ирж маш удаашралтай хүнд хэцүү тийм цаг үеийг давууллаа гэж би хувьдаа харж байна. Гэхдээ санаар харах юм бол энэ хугацаанд мөнгө санхуд хэрхэн хандах ёстой, хэрхэн хуримтлал үүсгэх ёстой, үргэлгэн биш байх вэ гэдэг дээр их суралцсан тийм цаг үе байлаа. 8 сарын дунд хэсэгт бол мөнгө олох боломжууд олдно, бэлэгсэлт авч магадгүй, ямар нэгэн байдлаар тав тухтай материалын үйл хэргүүд нь маш өргөжин тэлж байгаа үе юм байна. Тэгэхээр энэ хугацаанд орлого орж ирэх эсвэл орлого орлох боломжууд нэгдэх тиймэрхүү таатай мөнгөлөг үеэр харагдчихна. Ганц сайн мэдээ байх шүү те. За тэгээд 8 дугаар сарыг амьд минь сайхан өнгөрүүлээрэ. Баярлалаа. Баяртай 9 сарын төлөвөөр уулзцгаая. Баяртай.